Сайн байцгаана уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Мөн ариун амралтын шаббат өдрийн мэндийг хүргэж байна. Bread of Life пастор Мөнх Хоргил тантай яг одоо ярилцж байна. Анхны дугаарыг маань хүлээн аваад Facebook дээр сэтгэлдээ үлдээж, мөн лайк дарж, урмын сайхан үг хэлсэн итгэл нэгтэй найзууд, сүмийн гишүүд, дүүнэртээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр тантай энэхүү амийн талх нэртэй Цоврал Библи судлалын ярилцлагынхаа 2 дахь дугаараар тантай уулзч байна. Энэ өглөө тантай өөрчлөлт гэдэг зүйлийн тухай богинохон ярилцъя гэж шийдсэн юм. Мэдээж хүний амьдралд өөрчлөх хэрэгтэй олон зүйлс байдаг. Гэр бүлд, сүм чуулганд, пүүс компанид, бүр цаашлаад улс үндэстэнд хүртэл өөрчлөх хэрэгтэй зүйл байдаг. Тэгэхээр өөрчлөлтийг дагаж хүний амьдралд итгэл найдвар ирдэг. Нэгэн бизнесийн байгууллагуудыг дампуурлаас аврах ажлыг хийдэг бизнесийн зөвлөгчийн хэлсэн үг миний сэтгэлд их хүрсэн. Тэгэхээр тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр амьдрах эсвэл үхэх хэсэг нь өөрчлөлтөөс шалтгаалдаг гэж хэлсэн байсан. Заримдаа компанид мундаг хөтөлбөр байвч муу ажилчдаас болж бүтлгүүцсэн ийм тохиолдол байдаг бол муу хөтөлбөр байвч мундаг ажилчдын улмаас амжилтанд хүрч байгаа өөр нэгэн тохиолдол ч гэсэн байдаг. Тэгэхээр эндээс бид юуг олж харж ийнө вэхээр ажилчид бол нэг бол асуудал болдог, эсвэл шийдэл болдог гэдгийг олж харж байгаа. Тэгээд тэрхүү ажилтан үргэлжлүүлж юу гэж хэлсэн бэ гэхээр компани толгой өөрчлөгдөхөөс нааш өвчтөө компаниг санхүүгийн эдгэрэлд хүргэх боломжгүй гэж хэлсэн байсан. Өөрөөр хэлэх юм бол өөрчлөгдөх хүсэлгүй бол найдвар байхгүй гэсэн энэ дүгнэлтэнд хүрдэг. Мэдээж компаниг дампуурлаас аврахын тулд дүн шинжилгээ хийх, судалгаа хийх, албан хаагчдаа нэг бүр уулзах гэх мэт олон арга барилаар ажилдаг бол хамгийн чухал арга барил бол тэрхүү компаниг удирдах байгаа удирдлагатай хувьчлан уулзаж, зөвлөгөө өгч, мөн ярилцах нь хамгийн гол нь тэндээс дүгнэлт гаргах нь чухал байдаа гэж хэлсэн байна. Мэдээж компаниг удирдах байгаа удирдагчийн арга барил, санаа сэтэл, хандлага энэ бүхнийг өөрчлөх тохиолдол байдаг. Өөр заримдаа амьдралынх нь хэм маягийг хүртэл өөрчилсөний дараа компани амжилтанд хүрж дампуурлаас гарсан ийм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ зарчим бол хүний амьдралын талбар бүрт гэр бүл, сүм чуулган энэ бүхэнд бас хамаатай ийм зарчим байна. Гэр бүл өөрчлөгдөхийн тулд өрхийн тэргүүн, эцэг хүн өөрчлөгдөх хэрэгтэй. Сүм чуулган өөрчлөгдөхийн тулд сүмийг удирдах байгаа удирдагчид, пасторууд өөрчлөгдөх хэрэгтэй. Улс гүрнийг өөрчлөхийн тулд тэрхүү улс гүрнийг удирдах байгаа, шийдвэр гаргаж байгаа тэдгээр хүмүүс бас өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өөрчлөгдөөгүй өөрчлөлтийг өөрчлөлт гэхгүй. Зүгээр нэг өөрчлөгдөх санаа бол өөрөө өөрчлөлт биш. Эсвэл өөрчлөлийн талаар ярих, ам тангараг өгөх, өөрчлөлтийн талаар шийдвэр гаргах нь бүгдээрээ өөрчлөлт биш. Нэг хүн ингэж хэлсэн байдаг. Өгөхөөс нааш өглөг нь өглөг биш. Үйлдэхээс нааш итгэл нь итгэл биш гэж хэлсэн. Тэгэхээр энэ үгнээс бид жинхэнэ өөрчлөлт бол бидний амьдралд өөрчлөлтийг л авчирдаг гэж ойлгож болно гэсэн үг. Тийм учраас өнгөрсөн 7 хоногт бид бүхэн ярилцж байсан тушаалыг дагах тухай. Тушаалыг дагаж түүнд дуулууртай байх нь бидний амьдралд олон ивэлүүдийг авчирна. Нэгэн онц дуулууртай чанарын гүйцэлдүүлж чадах зүйлийг тоон залбирлж хийж чадахгүй гэж хэлсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тооноор нь залбирсан атлаа дуулууртай дагахгүй бол бидний бүх залбирал тэгэлдэг гэсэн, нойлолдог. Тэгэхээр өнөөдөр өглөө хамтдаа өөрчлөлтийн 4 алхмыг ойлгож бас сурч авъя гэж зорж байна. Мэдээж итгэгч хүний хувьд туйлын өөрчлөлт, жинхэнэ өөрчлөлт бол Христтэй адил болж өөрчлөгдөх байдаг. Христийг дуурайх зан чанарыг өөрсөдөө олж авах гэсэн. Итгэгч хүний дотор Иесусийн амьдралын тэрхүү төрлөг хүч нүмрэн авч ирэхэд итгэгч хүмүүс тэнд өөрчлөгддөг. Тэдний хувь чанар болон зан чанарынх нь бэлхам дүүрэн байдал
тэднээс түрэн гарч ирж байдаг. Тэгэхээр Есүстэй адилхан болж өөрчлөгдөх нь хүн бүрийн тэмүүлэх тэр сайнны оргил, тэр сайн зүйлийн, зөв зүйлийн оргил гэсэн үг. Тэгэхээр Бурхан бүхнийг яг энэ зорилгын төлөө бидний дотор Христтэй адил зан чанарыг бүтээж биднийг өөрийнхөө дүр төрхөд хэвлэхийн төлөө Бурхан биднийг бүтээсэн. Христ Есүстэй адил байх буюу Христийг дуурайх нь биднээс хамгийн түрүүнд юуг шаарддаг вэ? Магадгүй олон хүмүүс Христтэй адил болгон өөрчлөгдөхөд ийм зүйл чухал гэдээ ярьж болох байх. Тэгэхээр би тантай чөлөөтэй ярилцж байгаа учраас энэ өглөө их энгийн зүйлсүүдийг ярих гэж бодсон. Тэгэхээр хамгийн ихний өөрчлөлтийн алхам бол бид амьдралын балансыг маш сайн тогтоодог байх хэрэгтэй. Есүс ч гэсэн энэ дэлхийд амьдарч байхдаа энэхүү балансыг маш сайн тэнцвэртэй барьж чаддаг байсан. Есүс өөрөө хатуу зөөлний хамгийн төгс тэнцвэр нь байсан. Мэдээж Есүсийг бид нар харахад түүний амнаас гардаг тэр хайрын үг сургаал, бусдыг эдгэж байгаа тэрхүү эдгэрэл, түүний бусдын төлөө хийж байгаа тэр тайтгарлын үйлс, загалмаа дээрх үхлээрээ илчилсэн тэр агуу өрөвч зөөлөн уучлалын мөн чанарыг бид олж харж чадна. Гэхдээ хүүхдүүдийг өвөр дээрээ суулгаж, хүүхдүүдэд тоглож, мөн хүүхдүүдийг өвөр дээрээ бөмбөрүүлдэг байсан тэрхүү Есүс хүм малыг ташуурдан ширээн дээрх байсан зооснуудыг бүгдийг тараан шидэж мөн хүлэгчдийг сүмээс хөөн гаргасан ийм үйлдэлийг хүртэл хийж байсан. Есүс сатаныг ялан дийлж, чөтгөрүүдийг зайлуулж, байгальд тушааж, хоёр нүртнүүдийг нүүрэн дээр нь тэднийг буруушааж, зарим хүмүүст туйлын хатуу мэт санагддаг тийм үе байсан. Тэгэхээр Есүсийн дэлхий дээр байхдаа хатуу зөөлнийг үнэхээр тэнцвэртэй барьж чаддаг байсан тийм өдөрдөгч, тийм хүн байсан гэдгийг бид нар олж харж чадна. Нэгэн бизнесмен байж тэгээд тэрхүү хүн ямар асуудалд орсон бэ гэхээр санхүүгийн хувьд, бизнесийн ололт амжилтын хувьд нэлээд бүтэмж муутай, ажил нь асуудалтай ийм болж ирсэн байна. Амьдралдаа том өөрчлөлтийг хийх, эргэлтийг хийх шаардлагатай болсон учраас түүнд зөвлөгөө өгөх ийм хүмүүсийг хайж эхэлсэн. Тэгээд түүнд маш чухал зөвлөгөө өгч чадах нэг хүнийг олоод өөрийнхөө үнэн байдлаа тэрхүү хүнд тайлбарласны дараа бизнес нь яагаад бүтэмжгүй байсан хамгийн гол шалтгааныг олж харсан байна. Тэрхүү бизнесмен өөрийнхөө удирдлагын дор садан төрлийнхөө холбоотой олон хүнийг ажилд авснаас болоод тэднийг сахилгажуулах, тэдэнд шаардлага тавих, халах ийм шийдвэр гаргах түүнд маш хэцүү байсан. Тэгээд үүнээс болоод бизнес нь үнэхээр бодоо болсон. Тэгэхээр бизнесмен залуу хэрвээ ажилчдаа нэг бол амжилт гарга эсвэл халагдах хөргөлөө авчир гэдэг шаардлагыг тавьж хэлж чадсан бол бизнес нь цэцгэлэх байсан гэдгийг тэрхүү зөвлөгч ойлгуулж өгсөн баг. Яг эндээс харах юм бол түүний хатуу зөөлний тэнцвэр алдагдсан гэдгийг бид нар олж харж байгаа. Яг ийм тохиолдолд сүм чуулганд ч гэсэн бас гардаг. Зарим сүм чуулган ямар ч үр жимсгүй, үр бүтээлгүй болчихсон хүмүүсийг хөөрхийлсэн, өрөвдсөн, эсвэл хувийн харилцаа, ашиг сонирхлын зөрчлөөс болж байр сууринд нь бараг мөнхөлчихсэн байдаг. Ийм түүх, ийм жишээ бол маш олон ном зохиолдор гардаг. Хүндэтгэлийн цуглаан нь болохоор бидний ярьдгаар бол оршуулах ёсолд оролцож байгаа мэт. Яг л талигаачийн хойдхыг уншиж байгаа мэт тийм сүнс сүлдгүү болдог ийм сүм байсан баг. Түүнээс болж пастор нь бол уурлаж үдсэн, учрлаж үдсэн, эцэстээ бол цөхөрсөн. Гол асуудал юу байсан бэ гэхээр тэрхүү сүмд 20 гаруй жил болсон. Тэгээд танилын холбоогоо нэлээд сайн бэхжүүлж авсан хэргийн эзэн байсан. Тэр хүн бол төгөлдөр хуурч хийдэг. Тэгэд хинч түүнийг төгөлдөр хуурах нь үйлчлэлээс тэр суудлаас огцруулахыг, үйлчлэлийн зогсоохыг дэмжихгүй учраас пастор юу ч хийж чадахгүйсэн. Тэр үүндээ пастор төгөлдөр хуурчид мөн түнчлэн түүний хамсаатнуудад нэг бол үйлчилж үр жимс гарга, эсвэл үйлчлээ зогсоо гэж зоригтойгоор хэлэх ийм шаардлагатай байсан. Луг номын 13 дугаар бүлэг дээр тариачин инжирийн модноос инжир ургахыг хүлээдэг байсан шиг Бурхан ч бас
бидний амьдралаас үр жимс хүсэн хүлээдгийг сургаалт үлгэрээр тайлбарласан байдаг. Бурхан бидний дотор ажилласны дараа биднээс нүдэнд харагдахуйц үр дүн, үр жимсийг Бурхан харахыг хүсдэг. Яагаад гэвэл бид өөрсдөө Бурханых учраас Бурхан биднээс үр жимс хүсэн хүлээх бүрэн эрхтэй. Бурхан тарьсан бүхнээс үр жимс бүтээгдэхүүн хүсдэг. Жүржийн мод жүрж гаргана, усан үзмийн мод усан үзм гаргана, инжирийн мод инжир гаргадаг. Хэрэг бид дотроо үр жимс ургуулахгүй байх сонголт хийвэл яах вэ? Лук номын 13 дугаар бүлэг дээр Иесус шавнартаа сургаалт үлгэрээр хандан ярихдаа мод тогтсон цагтаа үр жимсээ гаргахгүй бол тастаж хай гэж хэлсэн байдаг. Хэрвээ Иохан номын 15 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлийг унших юм бол жимс ургуулдаггүй мөчир бүрийг тэр авч хайна гэж хэлсэн. Үр жимс гаргахгүй бол тастаж хай гэж Иесус энд чухалчлан айлдсан баг. Тэгэхээр энэхүү зарчим танд ч гэсэн бас надад ч гэсэн хэрэгжинэ. Бурхны хаанчлал хүний сэтгэл, мэдрэмж, өрөвд сэтгэл дээр бас харин үнэн дээр суурилдаг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эхний бидний ойлгох ёстой зүйл маань өөрчлөлт бол Христтэй адилхан зан чанартай болохоос эхэлнэ. Христтэй адилхан зан чанартай болохын хамгийн ихний алхам бол бид энэ амьдралдаа балансыг тэнцвэртэй барьдаг, хадуу зөөлнийг тэнцвэртэй хадгалдаг ийм итгэгчид болох ёстой. Хоёр дахь өөрчлөлтийн алхам бол бид яг Христтэй адилхан амьдралдаа шийдвэр гаргадаг байх ёстой. Амжилт гэдэг бол шийдэмгий зан чанар гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Гэр бүл дотор эхнэр хүн нөхрөө шийдвэр гаргахыг хүлээж байдаг. Сүм чуулган дотор ч гэсэн гишүүд удирдагч шийдвэр гаргахыг хүлээж байдаг. Улс үндэстэнд ч гэсэн ард түмэн дээд эрх мэдлэлтнүүдээ шийдвэр гаргахыг хүлээж байдаг. Гэхдээ үүнийг дарангуйлагч шиг биш, харин удирдагч хүн шиг шийддэг байх ёстой. Дарангуйлагчид амин хувийнхаа таалал, аминч үзэл дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг бол жинхэнэ удирдагч хүн дагалдагчдынхаа сайн сайхны төлөө шийдвэр гаргадаг. Тэгэхээр Есүсийн энэ дэлхийд амьдарч байхдаа гаргасан бүхий шийдвэрүүд хизээч өөрийнхөө төлөө байгаагүй. Харин бусдын төлөө, хүмүүсийн төлөө байсан. Яков номын 1:8 дээр хоёрдмол бодолтой хүний арга зам тогтворгүй гэж бичээст тэмдэглэсэн байна. Заримдаа бид буруу шийдвэр гаргадаг, алдаатай шийдвэр гаргах ийм тохиолдол байдаг. Шийдвэр дандаа зөв байна гэж байхгүй. Харин шийдвэргүй байдал нь өөрөө тун хариуцлагагүй шийдвэр гэж бид ойлгох хэрэгтэй. Хэрвээ таны гаргасан шийдвэр алдаатай, буруу гэдг нь батлагдах юм бол үүнийгээ хүлээн зөвшөөрч, гимшиж, түүнээсээ сургамж аваад тэгээд яг тэр цэгээсээ урагшаа алах ийм урам зоригтой байгаар. Чикаго хотын Христэд итгэгчдийн радио станцыг байгуулсан Овен Кар гэдэг хүн хэлэхдээ аав минь надад хүү минь эхлэх гэж байгаа бол бүү зогс, харин зогсох гэж байгаа бол бүү эхэл гэж загс юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр итгэгч хүмүүс өөрчлөлтийн төлөө амьдралдаа шийдвэр гаргадаг байх ёстой. Тэгээ мөн шийдвэрийн хариуцлагыг бүрэн дүрэн үүрдэг байх ёстой. Үүрэг хариуцлага үүрнэ гэдэг нь бидний Христэд итгэлийн маань төлөвшлийн мөн чанар. Төлөвшөл гэдэг бол өөрөө итгэгч хүний тулгуур зан чанар. Шийдвэрийг дагаж бидэнд хариуцлага ирдэг. Хариуцлагыг дагаж бас бидэнд төлөвшөл ирдэг гэсэн үг. Зарим хүмүүс юу гэж хэлдэг вэхээр төлөвшөл нас дагаж ирдэг гэж хэлдэг. Тэгэхээр энэ бол худлаа. Нас нэмэгдэхэд хүн хөгшөрнө гэхээс биш төлөвшөхгүй. Хүн үүрэг хариуцлага даах тусмаа, хүлээх тусмаа илүү ихээр төлөвшдөг. Амьдралын бүхий л талбар дээр. Тэгэхээр бүтлгүүтлийнхаа хариуцлагыг хүлээнэ гэдэг бол энэ бол амжилтын суурь. Алдаагаа хариуцах хүсэлгүй тийм хүн амжилтанд хариуцлагатай хандаж чадахгүй. Зарим ирчүүд 17 тодоо төлөвшдөг бол зарим нь тал хүртлээч төлөвшөөгүй байдаг. Тэгэхээр яг өнөөдөр сүм чуулганыг хамгийн доош нь татж байгаа, зулгааж байгаа тэдгээр хүмүүс бол төлөвшөөгүй итгэгчд. Харин Христтэй адил болж өөрчлөгдөх 3 дахь алхам бол өөрийн зүрх сэтгэлээ Бурхны үгэнд суулгах байдаг. Таны дотор Бурхны үг хэр их байх тусам та Бурхны үгтэй Христтэй улам адилхан болно гэсэн. Харин үг бага байх тусам та тэр хэрээр Бурхны үгнээс өөр, Христээс өөр болно. Итгэгч хүн дахин төрж Бурхнаас нүглийн уучлалыг хүлээн авахд итгэгч хүний зан чанар нь цэвэрлэгдэж, зүрх нь цэвэршдэг. Тэгэхээр Бурхны үг тушаал тийм цэвэрхэн, цэмцээсэн цэвэр байдал дээр бичигдэх ёстой байдаг.
Шинэ итгэгчид Бурхны үгийг уншиж, залбирлаар дамжуулан Бурхан Аавтай харилцах ёстой. Тэгээд тэр харилцаан дээр Бурхны сүнс дотор амьдарч сурах хэрэгтэй гэсэн үг. Яг ийм шин зүрх Бурхны үг бичигдэх хамгийн гайхалтай хөрс болдог. Мойсегийн чулуун хавтантай адилхан. Тэгэхээр Христтэй адилхан зан чанартай болж өөрчлөгдөх гурав дахь алхам бол Бурхны үгтэй та амьдралаа холбох. Төгсөлд нь яг л Христтэй адилхан болж өөрчлөгдөх, Христийн зан чанартай болж өөрчлөгдөх дөрөв дэх алхам бол урам зоригтой байх. Бид өөрчлөгдөхийн төлөө үргэлж урам зоригтой байх ёстой. Урам зориг гэдэг бол эр зориг гэсэн үг. Урам зориг гэдэг бол бэлэн байдал гэсэн үг. Бичээстэр хэлэхдээ урам зоригтой байх тун гэж хэлсэн байдаг. Тэгэхээр урам зориг гэдэг зүйл маань итгэж хүмүүсийг эсэргүүцэл, хавчлаг, айдас, бүтэлгүйтэл, бүр тэр байтугай үхэлтэй хүртэл нүүр тулах чадвартай болгодог. Тэгэхээр өөрчлөгдөхөд урам зориг хэрэгтэй. Маш олон итгэгчид өөрийгөө биш, харин хажуудах эхнэрээ, эсвэл нөхрөө, эсвэл үр хүүхдээ, бизнесээ, сүмийн бусад гишүүдийг өөрчлөхөд, ер нь өөрөөсөө бусдыг өөрчлөхөд бэлэн байдаг. Харамсалтай нь тэд өөрсдийгөө өөрчлөхөд, Бурхан дотор өөрсдийгөө өөрчлөлт рүү авчрахад урам зоригтой байж чаддаг. Тэгэхээр өөрчлөлтийн төлөө санаа зовж, өөрчлөлтийн төлөө ямар нэгэн зүйлийг хийя гэж зорддог хүн Бурханаас зүрх сэтгэлийн өөрчлөлтийг гойхын оронд зүгээр л ажил мэргэжлээ өөрчлөөд, эсвэл амьдарч байгаа орчноо өөрчлөөд, харин зуршлаа, сонголтоо, тэр дадал, хөвшлээ, амьдралын хэм маяга өөрчлөхгүй үлдээдэг. Өөрчлөлт хийх ёстой гэдгээ мэдэрсэн эхнэр нөхөр хоёр ч гэсэн оюун бодол зүрхээ өөрчлөхийн оронд зүгээр л орон гэрээ өөрчлөөд харин асуудлаа хэвээр нь үлдээдэг. Бид өөрчлөлтөд үргэлж бэлэн байх ёстой. Урам зоригтой байх ёстой. Өнгөрсөн 11 сард би сүмийнхэн нэг давхрын засварын ажлыг сүмийнхэн гишүүдтэй хамтдаа зорж хийж дуусгасан. Яг тэр үед Бурхан надад үгээ өгсөн. Яг үндэ манай сүмд засвар хийгдэх хэрэгтэй байгаа ч гэсэн түүнээс өмнө эхлээд бид сүм чуулган даяараа сүмийн бүхий л гишүүд маань зүрхэндээ Бурханаар засвар хийх ёстой гэдгийг би ойлгосон. Өнөөдөр ямар ч үр ашиггүй эсвэл өсөлт ерөөл байхгүйгээр зүгээр л байр саваа засч янзалсан ийм сүм чуулганууд дэлхий даяар, Монгол даяар олон байна. Танд өөрчлөлт хэрэгтэй байна уу? Бурханд итгэж та өөрчлөгдөх болтугай. Тэгвэл таны гэр бүл өөрчлөгдөнө, таны сүм чуулган өөрчлөгдөнө, таны амьдрал өөрчлөгдөх болно. Итгэж хүний жинхэнэ зан чанарыг хөгжүүлэх цорын ганц зам бол Христийг дуурайн өөрчлөгдөх. Яг л Тэнмэл хүүгийн үлгэр дээр гардаг шиг Тэнмэл хүү ухаан орж аавынхаа гэрт иргэн ирэхдээ уучлагдаж, цэвэрлэгдэж, байр сууриа сэргээлхэн зөв суудалтаа суусан байдаг. Энэ өглөө би таны амьдралд ч гэсэн ийм өөрчлөлт ирэх болтугай гэж өрөмөр. Яг одоо та Бурханд хандан залбирч, Бурханаас өөрчлөлтийг хүсэж, түүнтэй адил болж, түүнтэй адил зан чанарыг өөртөө төлөвшүүлж, хөгжүүлж, Христтэй адил зан чанарыг өөрчлөлтийнхөө хамгийн гол амжилт гэж бид үнэлэх хэрэгтэй. Энэ өглөө хамтдаа өөрчлөлтөнд хүрэх 4 алхмыг ярилцлаа. Бид амьдралд баланстай хандаж, хатуу зөөлнийг тэнцвэржүүлэх нь өөрчлөлтийн хамгийн ихний алхам. Хоёр дахь алхам бол бид амьдралд шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Шийдвэр гаргаснараа бид амьдралд хариуцлага хүлээдэг. Хариуцлага хүлээснийхаа хэрээр бид төлөвшдөг. Мэдээж гурав дахь алхам бол бид өөрсдийгөө Бурхны үгэнд суйрлуулж, гүн суулгах хэрэгтэй. Бурхны үггүйгээр бидний амьдралд өөрчлөлт хийжээж болохгүй. Харин төгсгөлд нь өөрчлөгдөхөд үргэлж урам зоригтой байх ёстой. Шабат өдрийн өглөөг хамтдаа өгсөндөө баяртай байна. Иохан номын 15 дугаар бүлэг дээр хэлсэнчлэн таны амьдралд ариун их үр жимс бий болох болтугай. Бурхан таныг ивэг шабат өдрөө ивэл дүүрэн итгэл нэгтэй ахан дүүстэйгээ хамтдаа өнгөрүүлээрэй. Bread of Life пастор Мөнх Хоргил тантай ярилцлаа. Бурхан ивэг болтугай.